Сан байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би Монгол улсын саруу сайжирсан Жаргал баяр байна. За өнөөдөр нуура эрт илрүүлгийн төвд бүтэн биеийн багц шинжилгээнд орохоор ирсэн байна. За би Сэлэнг аймгийн Мандал суманд төрсөн. Тэгээд одоо бүхий спортоор хичээлээд нэг 14 жил болж байна. За манай аав бол Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин нэгдэл гэж хүн байсан. Тэгээд хамгийн анх 2009 онд одоо сумандаа бүхий спортод анх хөлдөвж сумынхаа бөхчөдтэй одоо наадмын бэлтгэлд гарч ин гэж бүхий спорт төр хичээлж эхэлж ирсэн. Хамгийн дурсамжтай наадам бол ер нь миний хувьд сумын наадам байдаг. Жил болгоны одоо хөдөө сумдын баяр наадам бол маш сайхан өргөн дэлгэр мартагдчихгүй ийм сайхан наадам байдаг. Мэдээж тамирчин хүний хувьд бол өөрийгөө ялан дийлэх сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол хамгийн том бэлтгэл байдаг. Одоо аль болох сайн төвлөрч барилдах бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр сэтгэл санаагаа бэлдэнэ гэдэг бол өөрийгөө ялан дийлэх хамгийн том өрсөлдөгч бол өөрийгөө ялах байдаг. Тэгэхээр өөрийгөө ялсан хүмүүс амжилтанд хүрдэг учраас бол одоо дотор хүнтэйгээ илүү их тэмцэж сэтгэлийн бэлтгэлээ базаадагтай. Спортоор хичээлнэ гэдэг бол нэгдүгürt одоо асар биеийн эрүүл чирэг байж иж спортоор хичээлж иж амжилт гардаг. За өөрөө спорт гэдэг бол хүнийг эрүүлжүүлэх, за төсвөр хатуужилтаа болгох, хүмүүжил олгох гэдэг олон талын давуу талтай байдаг. За спортоор хичээлж одоо мэрэгжлийн төвшөнд өндөр одоо олон улсад за үндэсний спортоор манай Монгол үндэсний бөхчүүд бол ялангуяа жилийн дэлгүүр 4 улирал одоо бэлтгэл сургалтаа базаадаг. За энэ жилийн 4 улирал бэлтгэл сургалтаа базаахын тулд одоо асар их биеийн эрүүл чирэг байж иж амжилт гардаг. За манай бөхчүүд одоо жилдээ бол нэгээс 2 удаа ч юм уу ер нь одоо шинжилгээ үзлэгт хамрагдаж. За ингээд би үзлэг шинжилгээнд хамрагдсныхаа дараа эрүүл чирэг байж иж одоо энэ бэлтгэл сургалтын ачаал дааж иж за энэ өндөр бэлтгэл сургалтын эрчмийг дааж иж одоо бэлтгэлж тансан нөхцөлд бол амжилт гардаг. Тэгээд өнөөдөр миний хувьд бол энэ нуура эрт илрүүлгийн төв дээр хүрэлцэн ирээд үндэсний хоёрын наадмынхаа өмнө одоо бас бүтэн биеийн багц шинжилгээнд хамрагдаж байна. Тэгээд энэ бол надад маш их олон давуу талтай санагдлаа. Нуура бол одоо сүүлийн үеийн дэвшилт технологиор маш богино хугацаанд за 5 тухтай орчинд ийм шинжилгээг маш богино хугацаанд үр дүнтэй авч байгаад одоо маш их сэтгэл хөдлөл ханамжтай байна. Тэгээд өнөөдөр нуура дээр ирээд за энэ бүтэн биеийн багц шинжилгээнд хамрагдаад за ер нь манай монголчууд сүүлийн үед их бас эрүүл мэндийн тал дээр их боловсрал дээр их анхаардаг болсон байлээ. Өвдөхөөс өмнө одоо урьдчилан сэргийлдэг байх нь бол ер нь гадны улс орнуудын жишгийг ч гэсэндээ харахад бол өвдсөн хойно нэмжлэх биш. Өвдсөхөөс өмнө сэргийлдэг. За эрүүл зөв спортоор хичээл, зөв хоолны дэглэм ингээд маш олон төрлийн юм байж иж эрүүл чирэг байдаг юм билээ. Тэгээ энэ нуура төвд одоо ирээд ингээд үйлчлүүлж байгаадаа сэтгэл ханамж маш өндөр байна. За энэ нуура төвийн компьютер томографи аппарат нь эрентийн засваргийн туяаг 50 дахин буюу 97%-аар бууруулсан учраас хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг нь бол одоо надад маш их таалагдлаа. За нууратаа ороод бүтэн биеийнхээ шинжилгээнд хамрагдаад гараад ирлээ. Бүтэн биеийн шинжилгээ өгөхөд бол 2 цагийн дотор бол одоо бүх үзлэг шинжилгээндээ хамрагдаад 50 хуудастай ном болж гарч ирдэг юм байна. За тэгээ гарч ирэхдээ бол ABCD гэсэн ийм 4 үнэлгээгээр гардыг байна. Та бүхнийгээ бас нуура төвөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна. За ингээд нуура төв дээрээс нийт монголчуудаа Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсны 2233 жилийн ардын өвсгөлийн 103 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Хотлолон та бүхэн минь илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайхан наацгаарай. Нуурадаа баярлаа.
хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Эрүүл жаргалтай амьдралын үндэс урьдчилан сэргийлэх үзлэг.